багийнхантайгаа бүгдсэн нийлээд бэлтгэлээ хамтдаа хийсэн чинь амар гоё юм. Тэгээд баг хамт олно бүгднгийн амар сансан байна. Тэгээд одоо Азийн аврагтаа бэлтгэлээ хийгээд нэг баг 12 дооны бэлтгэл хийлээ. Хамгийн сайнараа бэлдсэн байх гэж бодож байна. Тэгээд сэтгэл догтлон хүлээж байна. Тийм мэдээж өрссөн бүрэлдэхүүн дуудагдсан бүх баг тамирчтай өмнө би нэг багт эсвэл ингээ хамтарч тоглож исэн. Тийм болохоор ингээд ойлголцтой хувьд ингээд ямар ч тийм одоо гацлаа байгаагүй гэж хэлж болно. Тэгээд мэдээж Азийн авраг бол Аз ТV-ийн одоо тий хамгийн шилдэг улсуудын цуглардаг одоо тийм цуглаан тийм болохоор ингээд маш тийм догтлолтойгоор сэтгэл догтлон хүлээж байна да. Дасгалжуулагч коуч Стив маань болохоор ингээд тийм скаутинг ажлуудыг ингээд хийгээд биднэрт ингээд танилцуулж байгаа. Тэгээд манай зондоо болохоор Таиландын багтай мөн бас дээрээс нь qualifying байгаас бараг 50-ны шгшээ гарах нь бараг ойлгомжтой баг. Тэгээд Таиландын шгшээ багийн хувьд гэх юм бол энэ жил ер нь урдан жилээс өсрөнгөө бас хөгжил гаргасан маш сайн багуудын нэг саяхан гэхэд Францын шгшээ багийг хоцсон. Тэгээд 50-ны шгшээ багчлаа 50-ны эмэгтэй сагсан бөмбөгийн хөгжил ямар сайн мэдээ. Тэгэхээр бас мэдээж нэлийн хүчтэй багуудтай зоонд орсон байгаа. Тэгээд өөрсдөө хэмжээний судалгаагаа хийгээл бэлтэж байгаа да. Миний хувьд одоо 3-9-3-ийн сагсан бөмбөг хичээлээ 19 оноос хойш гэж одоо бараг 5-6-7 жил болчихлоо. Тэгэхээр бараг мэдээж бараг Азийн төвшөндөө эхэлтгүй ер нь дэлхийн төвшөндөө ингээ 3-3-ын тамирчтай бүгднийг ингээ таньдаг мэддэг ингээ хоорондын эсрэг өрсөлдөжсэн тийм хүмүүс байгаа. Тийм мэдээж 5-9-5 3-9-3 сагсан бөмбөг бол хоорондоо маш том ялгаатай байдаг. Тэгээд тийм болохоор бас ингээ сая 5-9-5-ийн удирлаас 3-9-3-ийн одоо юм бэлтгэл рүү шилжихэд бас ингээ жоохон бага хэмжээний хугацаа шаардлаа гэж бодож байна. Илүү хагас талбайд илүү ингээ тэгээд тоглохоо хамгаалт гэж хурдан шилждэг болохоор ийм одоо фитнес левелийн хувьд ч гэсэн бас ингээ жоохон ялгаатай зүйл шаарддаг. Тэгээд тийм бэлтгэлээ хийгээд ерөөхдөө дасан зохицсон байхаар юм шиг байна.